улсын хурлын гишүүн Гамбатын байр суурийг тодруулах үргээ. За өнөөдөр одоо үндэсний бодлогын хорооны хурал маань хэлэх гэж байна тийм ээ. Таны хувьд яг ямар байр суурьтай оролцож байна? Гинсек буюу ерөнхий нарийн бичгийн дараагаас за Тэмүүжин, Санж Медов гэд хэд хэдэн нэр яригдчихсэн шүү дээ. Эдгээр хүмүүс яг үндэслэлтэй гэж бодож байна да. За хамгийн гол нь одоо ИВ-ийг илгэчих хэрэгтэй байна. Арчилсан нам. Тэгэхээр одоо юу сонгуул болох гэж байна. Тийм одоо Монгол улс үндэсний хэмжээний 2 намад байдаг. За энэний нэг нь арчилсан намаа. Сүүлийн 8 жил бол арчилсан нам бол бартаатай, бэрхшээлтэй, сорилттой ийм хүнд хэцүү замыг туулаад иржээ. Тэгээ одоо нэг 10 сарын дараа улсын хурлын сонгуул болох нэ. Тэгээд тийм үед одоо өнөөдөр энэ үндэсний бодлогын хорооныхоо хурлыг бид нэг маргаангүй хийчмээр байгаа. Энийхээ өмнө үндэсний бодлогын хороогоо бид бүтэн болгоод авчмаар байгаа. Бүх одоо хүмүүсээ энд оруулаад байх ёстой хүмүүс нь байгаад болж өгвөл одоо гишүүдийнхээ санал бодлыг тусгасан. Арчилсан намын гишүүдээсээ бас манайх чин артаасаар явдаг байхгүй юу? Үндэсний бодлогын хорооны гишүүд маань. Тэр юм маань орхигдоод ингээ бас нөгөө үндэсний бодлогын хороо маань одоо цаашаа яаж явах уу гэх тийм ээ. За тэгээ эндээс бол одоо дөрмийн дагуу эрхцүү тийм үр дагавартай шийдвэрүүд гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо нэг хэдэн хүн цуглуулж байгаа л ингээл гинсекийг бид нэр гаргацдаг. Тэр маань одоо хүлээн зөвшөөрөгдөж чадж байна уу юу гэх тийм ээ. Ийм асуудал байна. Тийм. Энэ талаас нь бол би хандаж байна. Тэр хувийн талаас нь би бол хандахгүй байна. За. Гинсек өөрөө ер нь хариуцлагын албан тушаал шүү дээ. Сонгуулийн үр дүнд чинь намыг бас нөлөөлдөг. Энэ албан тушаалыг ямар хүн байгаасаа гэж та бодож харж байна. Гого одоо ер нь хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй. Тийм. Тэгээ одоо үн зөвөл үзэл баримталтай үнэнч тэгээ одоо энэ хүнд хэцүү үед арчилсан намын гал тоогоо аятайхаа зөв аваа явуулчихаар олон түмэнд янз бүрийн муу нэргүй хэл аманд орооцолтоогүй ийм л гинсектэй байх хэрэгтэй юм уу гэж би ойлгоод байна шүү дээ. Тэрийг бол одоо бид нэр арчилсан намынхаа гишүүд дотроо бас асуух хэрэгтэй, судалгаа санал асуулга явуулах хэрэгтэй, мөн ард түмний дунд ч гэсэн явуулах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж одоо энэ Монголын нийгмийг энэ одоо авилгал хүнд суртал энэ удаан хугацаанд одоо арчилсан нам ийм байдалд оролцож байгааг засалруулж ингэж явахын төлөө хэн нэг үнийг тавихын төлөө гэж. Тэр одоо ажлыг хийж чадах хүнийг л тавих хэрэгтэй.